Анрид медиа тайлбарлах нь болон өглөөний цаг өөртөө юу дайсандаа юу? Та өөрийгөө автомашинаар холын аялалд гарах гэж байна хэмээн төсөөлөд үзтээ. Хэрвээ шатхууны заалтын дундаас доогуур зааж байвал шатхуун түгээх газарт зайлшгүй саатах шаардлагатай. Шатхуун хийхгүй удаан явбал автомашины хөдөлгүүр зогсож эд ангиудад гэмтэл учрна гэдгийг бид сайн мэднэ. Харин бие махбодтой яг ийм эвдэрлийг үүсгэсээр яваагаа та мэдэх үү? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2002-оос 2014 онд хийгдсэн залуу үеийн тархалт болон түүнтэй холбоотой хооллолт зам байдлын судалгаанд өсвөр насныхны 3/1 нь өглөөний цайгаа тогтмол алгасдаг гэдэг үр дүн гарсан байдаг. Энэ нийтлэлийг уншиж суугаад таач бас өглөөний цайгаа уудаггүй юм биш үү? Өглөөний цайгаа уухгүй гарах нь өнөөдрийн хувьд сүртэй том эвдрэл биш мэт санагдаж болох ч урт хугацааны аяллыгтэн зогсоох хэмжээний хүчтэй. Энэ удаагийн нийтлэлээр өглөөний цайтай холбоотой асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хамтдаа танилцгаая. Яаж яваад сериал гахаймах өндөг хүн бүрийн төсөөлдөг стандарт өглөөний цай болоод хуурчих вэ? Үүнийг цаг хугацааны товёогоор тайлбарлавал 1800-аад он залхуурлаас үүссэн өглөөний цай. Өндөг нь шинэхэн хүнс хэрэглэх боломж, хэлбэр байдал, тухайн үедээ малын нядалгаа шаардахгүйгээр шим тэжээлээ өөр их усүрээс авах зэрэг боломжуудыг олгож байсан тул Америк нэгдсэн улсад фермеруудын уламжлалт өглөөний цай болоход нь нөлөөлжээ. 1894 он санамсаргүй $100 санаа. Ах トゥ Келлиг нар Мичиган дахь Battle Creek сувлын газрын эмчлүүлэгч нартаа зориулж хурдан шингэцтэй хоол турших явцдаа санамсаргүйгээр сериалыг зохион бүтээжээ. 1906 он тэр бүтээгдэхүүндээ элсэн чихэр нэмж олноор нь үйлдвэрлэж эхэлснээр компани эхний жилдээ $44,000 борлуулалт хийсэн бөгөөд 1914 он гэхэд Kellogg брендийн жилийн борлуулалт $1 сая хүрчээ. 1920-ад он шөнийн энерги алдагдлаа гахаан утсан махаар нүхнэ гинүү. Эдвард Бернес Beech-Nut компани зориулсан маркетингийн компанид ажиллаараа 4500 гаруй эмч нарыг хөлсөлж гахаан утсан махыг өглөөний цайндаа идэх нь шөнийн энергийн алдагдлыг нөхөх эрүүл өглөөний цай хэмээн сурталчилжээ. Үр дүнд нь бекон өглөөний цайн үндсэн цэсэнд орсон юм. Шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарлавал хүн өглөөс ирэх үед кортизол даавар ихээр ялгардаг бөгөөд энэ үед бидний бие цаанаасаа глюкоз буюу энерги шаардаж эхэлнэ. Хэрвээ энэ үед нь хэрэгцээт энергийг хүүсвэрээр нь хангахгүй буюу өглөөний цайгаа уухгүй бол биднээс чухамтай бие организм маань хэвийн ажиллагаагаа хангахын тулд өмнө нь бидтэй хадгалагдсан энергийг ашиглаж эхэлдэг дүрмтэй. Хэдий энэ үйл явц тийм сүртэй санагдахгүй байж болох ч урт хугацаанд стресст илүү өртөмтгий болгох, сэтгэн бодох чадварт цөргөөр нөлөөлөх, гормоны тэнцвэргүй байдал цаашлаад бодисын солилцооны доголдол үүсгэх эрсдэл үүсгэдэг байна. Тооны хэлээр Америк дахь McDonald's-ийн нийт орлогын 25% орчим хувийг өглөөний цайны борлуулалт дангаараа эзэлдэг. Америкчууд өдөрт дунджаар 13 минутыг өглөөний цайгаа бэлдэж уухад зарцуулдаг. Breakfast гэсэн хаштаг нь Instagram дээр 100 сая гаруй посттой. Өрхийн хүнсний хог хаягдлын 20% орчим нь өглөөний цайнаас гардаг. Өглөөний цайтай холбоотой түгээмэл асуулт хариултууд. Овёс идвэл турах уу? Овёс нь тураадаг хүнс гэж алдаршсан ч өглөөний цайндаа хэрэглэх нь цусан дахь сахарын хэмжээг огцом ихсгдэг учраас бидний бодож байгаа шиг тийм ч эрүүл сонголт биш. Ялангуяа хатаасан жимстэй гранола маягийн буюу зүгийн бал сахар зэргээр амталж чанарж хатаагаа цавлсан овёсны төрлүүд нь цусан дахь сахарыг илүү ихсгдэг бөгөөд энгийн овёсон дээрээ зүгийн бал, шоколад, үзэм, хасарван, чангааз гэх мэтийг нэмэх нь ч мөн адил үр дүнтэй. Товчхондоо овёс тураах хүнс хэмээн алдаршсан шалтгаан нь ердөө түүнд агуулгадах эслэг нь хотоодны гөрвөлзөх хөдөлгөөнийг дэмждгээс үүдсэн хэрэг. Тиймээс зөвхөн овёс идснээрээ турна гэдэг тун өрөөсгөл ойлголт юм а. Өглөөний цайгаа уухгүй байх нь таргалтаас сэргийлэх үү? Зарим судалгаагаар өглөөний цайгаа алгасах нь биеийн жингээ хасахад нөлөөлдгийг баталсан байдаг. Гэвч уг судалгаанууд нь 2-3-7 хоног сарын хугацаанд буюу маш богино хугацаанд хийгдсэн байдгаараа асуудалтай. Өмнөд солонгосчуудын өглөөний цай болон бодисын солилцоо хоорондын хамаарлыг хүйс, нас, ажил зэрэг хүчин зүйлийг харгалзан судалсан судалгааны үр дүнгээр өглөөний цайгаа тогтмол алгасдаг залуу эрэгтэй ажилтнуудын биохимийн шинжилгээний хариунд бодисын солилцооны өөрчлөлт ажиглагдаж байжээ. Тиймээс өглөөний цайг уухгүй байх нь богино хугацаанд жин хасахад тусалж байгаа мэт санагдах боловч урт хугацаанд таны төсөөлөгчгүй өвчлөлийн суур шалтгаан болох эрсдэлтэй гэдгийг санууштай. Уг судалгаа нь 1998 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд солонгосчуудын эрүүл мэнд хоол тэжээлийн байдлын талаарх судалгааны өгөгдлөөр суурилсан тул бусад богино хугацааны судалгаануудтай харьцуулахад илүү урт хугацааны өөрчлөлт, ажиглалтын талаарх мэдээлэл өгч чадаж байгаараа онцлог юм а. Кофег хэзээ уул зүгээр вэ?
Өглөө илгэн дээрээ кофе уух нь ходоодны хүчлийн ялгаралтыг нэмэгдүүлж, ходоодны цочрол, рефлекс, ходоодны хямрал үүсгэх сөрөг нөлөөтэй. Нэмж дуртахад кофег өглөө илгэн дээрээ хэрэглэх нь төмрийн шимэгдэлтийг бууруулдаг байна. Өглөөний цай болон ажлын бүтээмж хооронд хамаарал бий юу? Их Британи улсын Лидсийн их сургуулийн сэтгэл судлалын хүрээлэнгийн судалгаагаар хүүхэд өсвөр үеийнхний өглөөний цай болон хичээлийн гүйцэтгэлийн хооронд эерэг хамаарал байгааг тогтоосон байдаг. Өглөөний цайгаа тогтмол иддэг хүүхдүүд нь өглөөний цайгаа иддэггүй хүүхдүүдтэй харьцуулахад хичээлийн эрт сургалтын дөг өндөр болон зан чанарын хувьд эерэг нийтэж байгаа хамаарлыг ажиглажээ. Өглөөний цайгаа уухгүй байвал чихрийн шижин үүсгэхэд нөлөөлдөг гэж үнэн үү? Өглөөний цайгаа тогтмол уудаггүй хүмүүс өдөр бүр өглөөний цайгаа уудаг хүмүүстэй харьцуулахад 2 дугаар хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл 21%-аар өндөр байгааг тогтоожээ. Өглөөний цайгаа уухгүй байх нь инсулины төвчл үүсгэх буюу энгийнээр биеийн эсүүд инсулинд зохих ёсоор хариу үйлдэл үзүүлэхгүй байх нөхцөлийг үүсгэж явандаа чихрийн шижин тусах эрсдэл нэмэгддэг гэсэн үг юм. Өглөөний цай зүрхэнд муу юу сайн уу? Өглөөний цайгаа алгасах нь холестерины түвшинд сөргөөр нөлөөлж, муу холестериныг нэмэгдүүлж, эсвэргээрээ сайн буюу бидний биед хэрэгтэй холестериныг бууруулж, тэнцвэргүй байдал үүсгэснээр судасны хатварал, цаашлаа зүрхний шигдээс цус харалт болон бусад зүрх судасны хүндрэлийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Ямар өглөөний цай бол зүгээр вэ? Уургалаг өглөөний цай. Уургаар баялаг өглөөний цайнд өндөг, чансан мах, харшуйл, бүрсэн тарг гэх мэт ордог бол нүүрс ус сахар ихтэй хүнсэнд торт, таалах, жигнэмэг, cereal, шарван, жимсний смути гэх мэт нэрлэлээ тавиал дуусашгүй их хүнс орно. Уургалаг хоол нь нүүрс ус сахар ихтэй хүнснээс илүү удаан шингэцэг тул хоол идсэний дараа удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлдэг. Тийм ч учраас цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгаж инсулины мэдрэг байдлыг сайжруулдаг давуу талтай. Гэхдээ мэдээж нүүрс усыг тэр чигт нь хасах нь утгагүй бөгөөд өглөө хамгийн түрүүнд чихэрлэг жимсний смути уухаас илүү ундаг шарж идэх нь цусан дахь сахарыг огцон өсгөхгүй гэдэг л санаа юм. Шар тост залгих трендийн талаар тайлбарлавал. Кофе, сүтэ цандаа эсвэл өлийн илгэн дээрээ шар тост залгих гэх мэтээр тренд болоод буй энэ хүнс нь уламжлалт ангаах ухааны од орцсон. Гэхдээ уламжлалт ангаах ухаанд шар тосыг хүн бүр хэрэглэх нь оновчтой сонголт биш болох тухай мөн дурддаг. Энэхүү ангаах ухаанд хүмүүсийг хий, шар, бадган махбодтой хэмээн ангилдаг. Хувь хүн болгонд өөр өөрсдийн махбодод тохирсон хоол хүнс гэж байдаг бөгөөд хий махбод нь амьсгалах, хөдлөх, альва ажилд хүчлүүлэх, бодисын солилцооны бүх оруулалтыг хэвэн явуулах, биеийн бүхий л хөдөлгөөнүүдийг захирах үүрэгтэй. Харин шар тосыг хийд арах зорилгоор удаан хэрэглэх. Залуу насны шарын өвөрмөц чанартай хүмүүс байнга хэрэглэх нь тийм ч тохиромжтой биш гэдгийг санууштай. Эцэст нь хэлэхэд бүх юм хэмжээнээсээ хэтрүүл аюултай. Шуудхан нэг өглөө иддэг бүх зүйлээ хатуу дэглэн болгон тогтоох нь ч асуудаггүй. Бид энэхүү нийтлэлээр хэд нэг талыг барьсан мэдээлэл буюу ийм л өглөөний цай уу, энэ л сайн гэсэн мэдээлэл өгч чадахгүй. Учир нь шинжлэх ухаан марч нарийн төвөгтэй бөгөөд өнөөдөр тийм гэж хэлэх сэтгэл зүрхээрээ итгэж байсан зүйлтэнд маргаашийн дотор шин судалгаагаар нэцагдах боломжтой. Мэдээж өглөө торт идэж кофегаа уух нь танд илүү таатай санагддаг бол ингэж цайлахад асуудал байхгүй шүү дээ. Гэхдээ удаан хугацааны турш тийм чихэрлэг өглөөний цай уух нь яагаад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй вэ гэдгийг учир шалтгааныг нь мэдээд авахд илүүдэхгүй болов уу? Android Media тайлбарлах нь болон нийтлэг бичсэн гэрэл чимэг, нийтлэг уншсан шиний нэгэн, cover зургийг Тэмүүжин